그럼. 네네. 뚝할 게 어딨어. 다 들린다. 남의 인생에 참견하지 말고 형이나 잘해서. 좀 잘 살고 있어. 이게 엄마가 지금 자꾸 감싸니까 애가 자꾸 머리를 지잖아요. 알았으니까. 이제 왔냐? 밥은 먹었어? 먹었어. Кафе-бенегийн зураг авалтанд очиод тэгээд дуусчаад одоо харах чинь өглөөнөөс хойш мэдэг байсан. Тэгээ сая кафе-бенегийн beef panini гэсэн. Хоолнуудыг л очиж идэх гэж бодож байна. Дундаа юу болсон? Энэ Петриг орон дүүний Sometimes I wanna say something bad about love. Sometimes you make me cry. Улаанбаатар коктейл вигийн наадам барын гаргаж байгаа спешиал коктейлийг туршиж үзэж байна. Гой цааны аяхтай. Тэгээд юм хятад архтай.
үйлчлэгээ авдаг газруудтай ингээд нөгөө одоо миний сормос хийж байгаа сормосны арт тустай тий хүнсээ хийж байгаа маникюр хийдэг юм байгаа. Тэрэндээ ингээд гоё юм авч авчих байхгүй гоё санагдаад идэв. Тэгээд сая телевизорээс тирамису аваа. Сэмэнэ. Oatly гээд энэ болохоор овёсны сүү байхгүй юу? Монголд ирсэн бэлээ. Тэгээд ирсэн бахаар нь нэг мөс ингээд 4 ширхэг авсан. The next day. Би одоо найзтайгаа уулзаж өдрийн хоол идэх гээд гарах гэж байна. Гадаа амир хүүтэн байгаа юм шиг санагдаад байна. Гэр дотор ядчихлаа амир хүүтэн байгаа болохоор даарад тэгээд 100 хувц өмсөж явахгүй бол даарах юм шиг санагдаад тэгээд бид хоёр матча кафе орно жоохон алхах учраас даарах байх гэж бодоод тэгээд 100 цамц өмссөн. Тэгээд дээгээрээ хүрдэг өмснө. Энэ найз маань болохоор бид хоёр нөгөө Beauty Secrets event-д явсан шүү дээ. Би тэгээд тэр үед энэ найзтайгаа тааралдаад хамт 10 жил сурсан байхгүй олон жилийн дараа тааралдаад дахиад уулзаж гоё юм яри гээд тэгээд бид хоёр уулзахаар болцсон. Үүнийг зүйл тавьчихсан бэ. Зүйлтэй зүгээд тэгээд гарлаа. Би нарыг та нар анзаарсан бол жимд явахаа болцсон байгаа. Жимд явахын оронд яаж байгаа гэхлээр гэртээ дасгал хийж сурж байгаа. Тэгээд гэртээ болохоор Pilates-ийн тийм beginners Pilates дасгал гээд YouTube дээр хайж агаад YouTube-с үзээд гэртээ дасгал хийж байгаа. Нэг өглөө болгон 20-30 минутын Pilates дасгал. Одоо сайгүй таалагдж байгаа. Жимд яагаад явах болцсон бэ гэхээр би угаасаа жимд ер нь
яадаг гэсэн байхгүй юу, нөгөө төхөөрөмжүүдийг нь ерөөсөө хэрэглэхгүй зөвхөн альтаа өрөөнд нь ороод тэгэл йога мат тавьж байгаа л бас яг нөгөө одоо хийж байгаа шиг дасгалууд ер нь бол хийдэг байсан. Гэхдээ ихэвчлэн дандаа abs тэгээд glute center-ийн дасгал хийдэг байсан байхгүй юу. Яг хөө treadmill дээр дандаа алхаж гүйдэг байсан. Гэхдээ тэрийгэ болоод одоо зөвхөн гэртээ дасгал хийхээр болсон. Тэгээд тэр нь ч айгүй ингээд амар яад үл ингээ нөгөө жимд явахын тулд амар сэтгэл санаагаа бэлтжиж явахгүй бол ингээд шууд өглөөс ирэл за өнөөдөр жимд явна да гэж тэгдэг хүн биш ахгүй. Ингээд жимд явахын тулд амар их өөрийгөө ингээд хүчлэх хэвээр. Тийм болохоор ингээд шууд гэртээ зүгээр өглөөс ирэл йога матад дэвсэл дасгал хийцэн надад жоохон амархан санагдаад тэгээ бас мөнгөний хувьд хэмнэлттэй. Тэгээ тийм санагдаад жимд явахаа болчихсон байгаа. За би одоо ингээд гарлаа. Би өглөөс ирсэн. Тэгээд кофегоо уучаад усанд ороод нүүр мөрөө янзлаад будчихаа. Тэгээд одоо смути хийж уух гэж байна. Би яг нэг 40 минутын дараа цагийн дараа ч юм уу гарч бас хүнтэй уулзах байхгүй юу. Тэгээд тэрнээсээ өмнө смути уухгүй бол хитрхи үсэхгүй байна. Тэгээд гарч хүнтэй уулзчаад газ буцаж гэртээ ирээд хоолоо идэнэ гэж бодож байна. Саннаас миний нөгөө нэг ийм урт микрофон байсан шүү дээ. Тэгээд тэр эвдэрсэн байлээ. Ягаад ч мэдгүй тэгээд ингэ яг зөв ингээд тохируулж мохируулахгүй болвол ингээд амар орж гараад дуун. Тэгээд тэр баг ер нь эвдэрсэн байлээ. Тэгэхээр шинэ микрофон бас авах хэрэгтэй болсон. Уулан дээр гайгүй хөрхөн гүнтэл микрофон байсан чинь тэгээд эвдэрсэн. Муцсгүй зүгээр микрофон авдсан билүү гэж бодоод ер нь бас харж байгаа. За одоо тэгээд смутигээ хийж ууцгаа. Смути уугсч чадаарчлаа. Хүүтэн байна гэр. Chassid. Тэгээ би зүгээр үтэн сүү хийлээ. Тэгээд үлдсэний жоох усаар зүгэн бол та нар бүгдээрээ мэдэх байхаа. The Mongolian Family гэдэг Америкт амьдардаг, Калифорниад амьдардаг хоёр хосын влог байдаг шүү дээ. Би тэрийг бүр багаасаа үздэг гэсэн аахгүй юу? Бараг 10 жил байхад гардаг байсан лүү. Тэгээд сая гинэд санаад нэрээ тэр хоёр ингээд влога хийж байгаа лөө. Тэр дөрөв влога хийж байгаа лөө гэж бодоод тэгээд үзсэн чинь хамгийн сүүлийн жил 9 сард орсон. Тэгээд бас юу н хийж байгаа юм байна. Яг хамгийн сүүл ямар влогийг үзнээ санахгүй. Тэгээд тэрийг олох гээд бүр ихнээс нь влогнуудыг үзэж байгаа. Би Каныг яг төрсөн гэж мэдж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр хаваас үзгээ байсан байж магадгүй гэж одоо буцаж үзгээд хайгаад тэгээд бүх бичлэгүүдийг үзээд байж байна. Гугаас энийг уучаад явцсан угаасаа гарлаа. Спингстер яг нэг бүхэл frozen banana тэгээд 3 шүхэлдөө spinach хийсэн байхгүй. Тэгсэн чинь spinach бараг хатагдахгүй банан л хатагдаад байна. A few moments later.
grilled chicken хийх гээд тэгээд бас whipping cream тавьсан байхгүй юу? Reel хийж Instagram дээр оруулна. Тэгээд би замдаа сая бас CU ороод бэлэн гомон, аягтай бэлэн гомон тэгээд хавчны махтай кимбаб авсан. Би ингээд ойр зөвхөн YouTube дээр байдаг тийм K-pop одуудын нэвтрүүлэг гэдэг нь шүү дээ. Тэрийг амар үзээд байгаа байхгүй юу? Тэгээд тэн дээр би ядаргаатай байнг гомон мэдчихтэй заяа. Тэгэл яг тэрийг үзүүгээр цаанаасаа яг ингээд бүр гомон идэх санагдаад бүр амар хэцүү. Тэгээ би өчтөр бол манайд бас нэг юм юу байгаа байхгүй юу? Жантай гомон. Тэгээ жантай гомон байгаа би бүр тэрийг ингээд идэхгүй өчтөр амар бол тэгсээд идэг байхгүй юу? Тэгээ бол гэрт ингээд баахан ногоо могоо байгаа. Тэгээ ингээд салаад хийх гэж болно. Гэтэ би зүгээр гомон идмээрээ яг үл гомон идмээр хэдэн өдөр санагдсан учраас тийм. Тэгээ би орой найз залуугаа ихэхээс өмнө салаад хийгээд хоол хийх байхгүй. Тэгээд махаа гаргасан. Тэгсгээ жинэ би зүгээр хоолноос идэхгүй салат зүгтээ мэр байна. Тийм учраас би идээ. Нөгөө кимбабтайгаа. Аягтай гомонд илүү дуртай. Яагаад чи бослогдгийн жоохон ядаргаатай. Тэгээд үгүй нэг санаа яг гомон шиг санагдахгүй маа. Тэгээд ийм дуртай. Оо өндөг хинчи байгаа. Тэгээд өчигдөр хийсэн салатны зөвхөн нөгөө юу нь үлчиж Үгцээ помидор нэгтчихэж тэг ядаж энэтэй хамт идчихэв. Тэгээд нэрээ кафе бенегийн зураг алтанд орж ингээд гисэн штэ. Тэгээд тэр зураг өнөөдөр гарсан байлээ. Тэгээд зураг нь гарахаас өмнө влого янзлаад оруулчихна байх гэсэн чинь чадаагүй заяа. Тэгэхээр та нар аль хэдийн харсан ч байж магадгүй, хараагүй ч байж магадгүй ямар ч гэсэн кафе бенегийн Facebook дээр нь байлээ шүү. Тэгээд уралдаан зарлцсан байлээ. Тэр зургийн дор. Тийм тэгээд би өндгөө яаж хийх вэ гэвэл эхлээд өндгөө хийгээд хутгадаг гэж тэгээд заах байх шүү хийж дөө. Болно зү. Муухай юм их гэдэг нь заах. Ингээд гомонгоо хүлээж авах хоорондоо кимбаб авъя. Энэ кимбабтай хамт идэнэ. Гэтэ би гоё. Тийш сууж байгаад иднэ. Mongolian family-гийн влогнуудыг үзээдсэн шүү дээ. Тэрийг өргөжлүүлж үзлээ. Тэр дөрөв айгүй хөрхөнтэй. Би тэр дөрөвт айгүй дуртай. Зүгээр л ингээд үзэж байхад зүгээр амар сонирхолтой байдیں۔ Яг тентхийн амьдрал энэ гээл. Тэр хоёр бас айгүй хөрхөн гоё ярьдаг болохоор сонирхолтой байдаг. Окей. Би одоо гомонгоо дээр энийг үзлээ. Гурвалжин кимбаб идцгээ. Гомон болсон баха. Би бас нэг ялцгай болохт нь дургүй. Энийг дөрөөд. Хавчны махтайг нь би анх удаа авч идэж үзэж байна. Яа энэ салат шал зогсохгүй байна. Боллоо. Кимчигээ л идэ. Өндөгний шартай. Харж байна уу? Гойна. Гадаа ядж идэл бороо орж байгаа байхгүй юу? Тэгээ би нэлийн даарсан сая. Тэгээ шүл халуун юм уугаад гоё. Би юм жижигхэн аяыг авсан нэг болжээ. Том аяыг авчаар бүгдийг угаасаа идээд дуусах чинь тэнгууд амар guilty санагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ингэ жижигхэн аяг авсан чи ядаж жижигхэн аяыг идсэн чинь гэж бодно. За. Би одоо идрийгээ дуусгаад тэгээд влого янзлаад байжгаад хоолоо хийгээд тэр үед уулзъя. Би ингээ хоол хэлмнүүдээ бэлтцсэн, сонгоно өшчөөд тавьсан. Энд дахианы мах байгаа. Брокколинуудаа бас энд ингээд хэрчээд тавьсан байгаа. Энэ нөхөр юм уу? Би найз залгуу хүлээсэн чинь амар өсөөд энэс амсмар санагдаад байна тэгэхээр. Тэрхээс нь өөрөө амслаа. Гоё. Арцтай гэхээр би өчхий их арц амтгдах болов гэсэн баггүй. Тэгсэн чи үгүй байна. Айгуу гоё жоохон амтгдаж байна. Энэ тэгээд 3900 төгрөг.